Одоо сүүлд нь би өөрөө ингээл эргүүлээд өөрсдөө магтаж байгаа юм биш, эргүүлээд зураг харахад хүртэл өөрсдөө гаргасан амжилтаа харахад хүртэл одоо 얼마 전 피지컬 아시아에서 최후의 우승팀이 된 한국. 그런데 더 뜨거운 관심을 받는 팀이 있었으니 그 주인공은 바로 몽골팀이었습니다. 사실 일부 해외 네티즌들은 말도 안 되는 논리로 한국이 자국 개최라는 이점을 이용해 우승했다는 억측을 펼치기도 했는데요. 결승전에서 한국과 맞대결을 펼친 몽골 팀원들이 이 소식을 접하고 반격에 나섰었죠. 한국 선수들은 그 어느 나라 팀보다 정정당당했으며 몽골 선수들은 한국 선수들을 존경한다는 코멘트까지 소셜미디어에 올리며 한국팀의 피지컬 아시아 우승에는 한치의 의혹도 없다는 점을 강조했는데요. 오늘 전해드릴 영상, 바로 피지컬 아시아 몽골팀 선수들이 유튜브 채널에 출연해 초기 멤버 구성부터 출연 당시의 비하인드 스토리를 풀어놓는 내용입니다. 영상으로 함께 보시죠. Яг ингээд өнөөдрийн хүндэт зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Өнөөдөр манай подкастт маань Physical Asia-гийн Монголын багийнхан хүрэлцэн ирсэн байна. За одоо барыг танилцуулах шаардлагагүй байлгүй те. За сайн байцгаана өдрийн өдргий. за Өдрийн мэнд. За манай Боки хүрэлцэн ирсэн байна, Адиа хүрэлцэн ирсэн байна, Лавга хүрэлцэн ирсэн байна. Бүгдээрээ үзэж байгаа ахаа гэж бодож байна. За юуны төрөнд би баяр хүргэе гэж хэлмээр байна. Та бүхэн тэгээд гоё Монголынхоо нэрийг те олон улсад Өөрсдөө аягүй сайн сурталчилж харуулж чаддаг юм ард юм шүү дээ. Тэгээд яг тэр нэвтрүүлгээрээ бол яг зөвхөн өөрсдөө тамирчтай гэлтгөө бас түүх соёл муу одоо тамирчдынхаа яг энэ бүр одоо ихний удирлын санджаах юм бол нөгөө Акияма гэдэг хочтой одоо баг энэ жил 50 нас хүрж байгаа толгомдлооны тамирч. Бүр зодод тайлцсан байсан. Тэр тамирчнаа хүртэл ингээд дахин дэлхийд дахин алдаршуулж байгаа тийм. Тэр юмнуудыг хараад амар их одоо юу гэдэг юм цагаахан атаархал төрж исэн байхгүй. Тэгэл за яг энэ нэвтрүүлэгт л одоо монгол хүмүүсүүдийг оролцуулах юмсан, монгол тамирчдыгаа харуулах юмсан тийм. За ялангуяа одоо Монголын үндэснийхээ спортыг одоо бүх ч юм уу тийм ингээд бүх тэр юмнуудаа харуулах юмсан гэдэг хүсэл аяг их төрж исэн л та. Тэгээ яг тэрнээс ахуулаад за ер нь оролдоод үзьгээл. Тэгээ одоо яг энэ төсөл дээр ажилласан багаа бүрдүүлээд манай багт л одоо надаас гадна яг шижгэнсэн дөрвөн бас залуучууд байгаа тийм. Манай хулан маань байна, мөнгөн туяа маань байна. За манай гэр бүлийн хүн бас байгаа, Бадмарг. За тэгээд манай одоо Spark агентлагийн захирал Дүлгөөн байна тийм. Дүлгөөний хувьд бол өөрөө бас мэрэгжлийн засгийн бүлгийн карьертай ингээд ийм тоглож байсан залуу байдаг. Тэгээд бид тав маань ер нь бол яг 23 оны нэг ойролцоогоор 2 сард яг төслөө бичээд боловсруулад тэгээ анх чин юу одоо ингээд яг 8 хүн те бүр 50 Монголоос бүр 50 одоо оролцогч оролцуулъя. За тэгээ Солонгосоос бас 50-ыг оролцуулъя. Тэгээ ингээд Солонгос Монголын эсрэг 50 эсрэг 50-ыг нөрсөлтөй гэдэг тийм анх санаа гараад төслөө бичээд за тэгээд бүр бид нар чинь бүр ингээд за зарим ингээд дугааруудаа Монголын гоё хээр талд те байгальд ингээд авъя. Бүр ийм даалгавар байвал ямар вэ гэдгээд аягүй их юм бичээд тэгээ төслөө гоё боловсруулаад явж исэн. Тэгээд явуулчаад ер нь бол яг нэг 2-3 сарын хугацаанд бол бид нарт ямар нэг хариу ирээгүй. Тэгээд ер нь хойноос нь бас аягүй олоодоо залгаад имэйл бичээд за ийм төсөл байгаа шүү та эднийг хараарай гэд яг продакшныхаа баг руу аягүй ярьсны үндсэн дээр яг 23 оны 5 сард яг нэвтрүүлгийн ерөнхий найруулагч бид нар ч яг нэг сонгон шалралтын манай процесс маань ер нь бол 2-3 үе шаттай явагдсан байхгүй. Тэгээд хамгийн эхлээд яг манай одоо багийн зүгээс бид нар бол бараг 200 гаруй тамирчдын нэрсийг яг Монголд одоо яг топ зэрэгэлдэй байгаа те бүх одоо шилдэг спортын одоо тамирчид за зөвхөн тамирчилж гэлтгүү ер нь бол ингээд салбарын кино жүжигчид модель те одоо онцгой байдлын албан хаагч гэдэг ч юм уу аюул олон төрлийн залуучдыг ингээд бүх түүх намтар гаргасан амжилт ингээд бүгдийн нэр нь бэлдэжсэн. Тэгээд ер нь бол яг одоо Солонгосын продакшнтай хоёр талаас нэлээд олон удаагийн хурал уулзалтууд игээд ийм тамирчд байна те. Тэгээ нөгөөд маань ч гэсэн өөрсдөө дор бүрнээ бид нарын бэлдсэн бас материал дээр судалгааныхаа ажлыг хийгээд тэгээ ингэж яагаад ер нь бол хоёр дахь одоо ихний шат буюу одоо яг онлайнаар ярилцлага хийжсэн л та манай тамирчдтай. Тэгээд за тэгээд бид нар чинь ойролцоо бараг 50-60-аад хүнтэй одоо тамирчдтай сонгон шалралт онлайнаар хийгээд за тэгээд сүүлийнх нь дараагийн хамгийн сүүлийнх нь сонгон шалралт бол одоо яг Монгол улсад биечлэн манай продакшны Солонгосын багаас ирээд тэгээд 30 гаруйд ер нь ойролцоогоо 40 хүнтэй бол яг биечлсэн ярилцлага хийгээд тэгээ хамгийн эцсийн сонгон шалгаруулалт хамгийн эцсийн одоо сонголтыг бол яг Солонгосын продакшнаас бол яг цэвэр хийсэн. Ингэж явсан. Тэгсэн би. Тэгсэн юм шүү дээ тий. Зөө. Тэгэд тэр нь болохоор шууд онлайнаар юм биш үү дандаа. Тий хамгийн эхнийх нь шат нь бол онлайнаар яг одоо уулзалт хийсэн. Хоёр дахь ярилцлага нь болохоор яг биечлсэн. Монголд ирээд тэгээд одоо манай тамирчид маань бас хүрэлцэн ирээд ингээд
биежилж ярьж сонгож сонирхолтой байсан баг. Яг оролцогчийн зүгээс. За оролцогчийн зүгээс мэдээж нэр үндийн хэрэг те олон улсын Netflix-ийн одоо нэг хамгийн их үзэлттэй шоуны одоо 3 дахь сизонд ороод тэр тусмаа Монголоо төлөөлөөд ингээд орно бол одоо маш их том нэр төрийг дээрээс нь маш их одоо үүрэг хариуцлага ногдож исэн. За жод тэмцээнд ороход ч гэсэн бид хэд бас 6 өөр одоо харин шинтэй 6 өөр төрлийн спортын хүнтэй сууж байгаа шүү дээ, зогсож байгаа шүү дээ. За энийг нэг баг болгоно гэдэг чинь амаргүй зүйл байдаг байхгүй. Тэгээд өмнө нь хамтарч бэлтгэл хийгээгүй, нэгнийхэн царайг чараагүй улсууд ингэ явж байгаа байхгүй. Хамгийн айхтар нь. Тэг яг энэ бас тэмцээний бас нэг юу байсан юм шиг байна. Бас нэг тактик байсан ч юм уу тэг юу ч байсан тийм ээ. Тэгээ бид нэр Солонгост бөөнөр уулзаад ганцны бэлтгэл хийгээд эсрэг багийн тамирчдыг хараад тийм ээ судлаад ингэж байж хат ер нь бол бас эхний үед бол мэдээж одоо бусад тамирчдтайгаа бол ийм хүүтэн контакт хийгдэж байгаа байхгүй. Аль хэдийн eye contact, eye competition болчихж байгаа байхгүй. Одоо нүдэрээ шууд ингээд тулдаад эхэлчихэж байгаа байхгүй. За энэ тэднийх юм байна юм би. Яг нэг амар болол ой brother энэ гэж хэлж мэдлээд юу яахгүй ч гэсэн ингээд ингэж нэг ийм марктай тий. Ганц нэг нь бол сайн уу маань үгүй л халуу гэж хэлж байгаа. Нөгөө хэд нь бол нэг мэдлэхгүй. Аазууд бол ерөнхийдөө нэг иймэрхүү марктай тий. Энэ ямар нэг энэ яах гэж байгаа мах чаг марктай. Тийм байсан. Тэгээд Монголын багаас бол би бол энэ нутагийн одоо тэмцээнд бол үнэхээр гайхамшигтай баг бүрдлээ. Монголын Avengers-ууд очлоо гэж би бодож байгаа. Одоо сүүлд нь би өөрөө ингээл эргүүлээд өөрсдөө магтаж байгаа юм биш, эргүүлээд зураг харахад хүртэл өөрсдөө гаргасан амжилтаа харахад хүртэл одоо бусад багаас ямар ялгаа байна? Ялгарл юу байна? Монголны төсвөр төвчээр одоо бүх чадхыг яаж харуулваа? Дэлхийг яаж шагшин биширч байна? Одоо бид нар л өдөр болгон маш олон баяр хүргэсэн. Би Филиппин ч гэсэн би Монголын багийн төлөө. Тэ би Тайланд ч гэсэн би Монголын багийн төлөө. Яагаад гэвэл та нар маш өөр байна. Та нарын хувцлалт өөр байна. Та нарын ёс заншил, та нарын харагдж байгаа байдал natural байна. Энд чинь бид нар хайртай гэдэг. Тэгэхээр би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл аль хэдийн бидэрт хариуг нөгчөж байгаа байхгүй. Маш их таалагдсан байна. Дэлхийн нийт бол яг одоо Монголыг харж байгаа. Ингээд ийм шоу байгаамаа гэд би тэр ихслийн хамгийн гол нэг шоуг нь сонсч байсан мөртлөө үзэж байгааг болохоор тийм үү чи ингээд ярилцлаганд ороод өгөөч юм. Шууд бараг л ходод гэсэн. Би ингээд чадахгүй юм байна. Багш ингээд зөвшөөрөхгүй байна гэдгсэн чинь өө тийм үү чи гээл тэгэл за ерөөс болиг гэж би шууд өөргөө дэл би тэрний чинь дараа би нэг физикл нэг сизон 1-р сизон 2-р сизон үзсэн байхгүй тэгсэн чил яхаар миний юм бишээ миний орох юм ерөөс яг бишээ шууд сүрдцэн. Тий сүрдцэн тэгээд угаас тэнцэнгээ хариу ирсэн тэнгуут нь багш тэхингүүт нь шууд би болж юм заас байли юм өстой бодлоо боли. Гэт игсэн чинь нөгөө нэг бүр манай холбооны ерөнхийлөгчтэй яриад зөвшөөрүүлсэн байсан. Бас болно ш. Бас аргалчнаа гэж бодсоч. Тэгэл очиод харсан чи хизээс тийм байгаагүй. Хизээс над чих хүн байгаагүй. Тэмчээ. Ерөөсөө зүгээр л кросс ити амар ихсээр болчин ярилцсан. Бүр юу. Тэгэл ойлгосон. За ядаж нэг тэгээ бас ойлгосон ч гэсэн бодоод байгаа байхгүй. Ядаж нэг бас нөгөө нэг өхөл одоо өхөө амьдрах уу гэдэг зүйлийн л тулаан багт байгаа байхгүй тэр. Хин илүү бяртай, хин илүү тактиктай, хин илүү юутай байна, сэрв сонортой байна, тэр нь ялаад байгаа байхгүй. Тэгэд эхний дулаан бол амар том бүх тамирчдад бол ингээд нэг юм цонхыг хагалсан үйл явдал болсон л доо. За одоо 3 бол нэлийн гал гарах юм байна та гэд бүгд бэлтгэлтэй болж эхэлж байгаа байхгүй. Амар бэлтгэлтэй. Тэгэл тэр тамир дууссан баг. Тамир дуусгаар барах. Сүүлдээ Япон солонгосыг өмнөөс нь өвдөд байгаа. Үнэхээр бас хамгийн ихний даалгавар бол хамгийн бас чаленжинг даалгаврын нэг бол байсан тийм. Тэн дээр болохоор юу байсан л да. Энэ контакттай байсан төрлүүд бидэд бол ашигтай болторч байгаа. Тэгээ юм ингээд очин тэгэл хамгийн их санаа зовжсэн муусан хандаад л аим санаа зовсон. Тэмхээр чинь суулчаад байгаа юм чинь. Тийм яхахгүй ингээд хон дотроос юу нэг сугалт чон нэг хон сугалдаг шиг суулах гэдэг. Манай тэг эхлээд нөгөө нэг тактик ярьж байгаа юм чинь. Бид чи ингээд одоо ингээд сая ингээд юу нэвтрүүлгээ ингээд үзсэн чинь нэг деталь ухныг бид нар мэдгүй байгаа шүү дээ. Ингээд үзсэн чинь бидний дугаасаа ингээд амар муу ярьж байгаа байхгүй. Яагаад тэгээд интертайнд байж чадахгүй байна гээ би ингээд бодсон чинь ингэж чадсан. Бид нөгөө Чингис хааны хойд үргэж байгаа байхгүй. Ерөөс тэгээд адилхан тэнгуүтээ ядаж бас тэгээ Монголын хатад тийм ингээд хүчтэй байсан гэж болж тэгсэн чинь намайг зүгээр л хаантай зөвлөсөн байгаа байхгүй. Хатантай зөвлөл хэлж байгаа шүү. Эмхтэй үнштэй би тэгэж. Харин тэр бол үнэхээр бас юунгээр бас амар байсан надад л дурсамж байгаа байхгүй. Яаж дайчд багийн ураа үүссэн. Яаж одоо тэр даалгаврыг давсны
талаар сэтгэл зүй одоо ямар шууд төвшөнд байсан гэсэн одоо тэр юуг харуулахаар тэмцлэгнүүд байлаа. Тэгээд ер нь бол маш энгийн байсан. Яг тулааны үед бол бид нар хамгийн serious баг байсан. Хамгийн serious. Тэ. Монголын одоо багийн тамирчдад ер нь eye contact хийдгүү байсан шүү дээ. Бусад багийнхан ч гэсэн ер нь тийм ээ. Одоо инх хөргөл нь одоо тэр зомби хүн билүү тэр нэг солонгосын багийн инх хөргөл ингээ харсан чи ёо тэр над руу хараадах юм аа ингээ далдчихэд байгаа байхгүй тийм. Би ингээ мэддэг те энэ хүмүүс нь үндэсний бүхчүүд нь өөр бөхөө барилддаг юм байлээ мэлээ гэл ингээд нэг тийм манай үндэсний бүхийн талаар мэдээлэлтэй байгаад шүү. Тэр нь надаа ингээд айгу гой санагдчихсан. Тэр ихний дугаар дээр нөгөө солонгосын тамирчин Минжээ тий. Минжээ дээр бас Монголд ирж байр. Тэс бидэртээ ингээд солонгосын баг бол ай контакт хийж чадахгүй байсан байхгүй. Бус багуу ч гэсэн хараал ингээд яаж ч манай орхоч ч бас амар харцтай. Орхоч ингээд тэгээ манай дүүч бол бас бид нарыг нөгөө хамгийн анхны холбогдоол те нөгөө хоёр талаас яг ингээл хамтын ажиллагаа эхлээл явж байхдаа бидний бас нөгөө анзаарч байгаа нь бид нар ч анх удаа ингээл Netflix-ийн ялангуяа юм амар үзэлттэй топ зэрэглэлийн нөгөө шоутай хамтарч ажиллаж байхад бол суралцгуунууд айгүй их байсан. Тэгээд ер нь бол одоо жишээлбэл хамгийн эхлээл бол нэвтрүүлгийн нууц талаас ахвал явагдаж байгаа хөөх те. Нууцлыг бол маш өндөр түвшинд хадгалдаг те. Одоо манайсаа очроо мань ярьж та оронгуудаа камер ингээ бүх юм авчдаг те. Зураг мураг ахуулдаг гэдэг ч юм уу. Тэгээд дээрэс нь бас яг нөгөө оролцогчдын тэр түүх те ялангуяа одоо энэ нөгөө бүлээ хийдэг штэ те тэр мэрийг хүртэл маш сайн судалдаг юм байлээ. Одоо манай хоёр ч гэсэн санджлаа гаргах. Ярилцсан дээр баг 4 5 асуусан те. Та одоо ингээ 10 жилдээ хүртэл ингээ санамсаргүй баг хүн ингээ мөрлөө зөгцсөн бол ингээ биднэрт ич хаах зовх санаа зовхон байхгүйгээр хэлээрээ энэ гэдэг ч юм. Тэр чинь яад бол солонгост амар тийм эмзэг сэдв байдаг шүү дээ. Шууд нөгөө солонгосчууд чинь ард түмнэрээ ингээ үнэхээр тийм болохгүй бүтггүй нөхөр байсан бол шууд нөгөө бойкотлж чаддаг болсон шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү зүйлс хүмүүс нь бол биднээс амар ялгаатай өндөр түвшинд байдаг. За хоёрдугаарх нь бол бас одоо суралцах харахнууч одоо нэлээд л зураг авалт нь бол нэлээд юу яадаг. Айгүй 24 цагийн хугацаанд яг явагддаг нэлээ. Тэгээд тэр чинь нөгөө айгүй олон хүмүүс зөвхөн оролцогч нар нь л ихтэй чинь бараг 50-аад хүмүүс байна тий. Тэгээд арын албанд нь бол маш олон зуун хүмүүс тэнд тайзлан гэдэргээл ажиллаж байгаа. Тийм учраас хугацааны хувьд ч гэсэн ер нь айгүй их шахаж ажилладаг тий. Тэгээ бүх юмыг нарийн ингэ судалт юм билээ. Бас нэг одоо миний бас нэг анх гайхаж ирсэн юм нь манай оролцогч нарын талаар бас амар судалсан байсан. Бид нар ч одоо ингээл нөгөө очрогын талаар, адигийн талаар ингээл чадах чинь нэрээ ингээл амар их мэдээлэл өгж байгаа шүү дээ. За энэ бол ийм хүн ингэсэн тэгсэн гэл тэгэнгүүт чинь орж ирэнгүүтэл яг нөгөө ярилцлага хийгээ сууж хахт чинь бүр ингээд 10 жилийнх нь хоч-мочийг олоо мэдсэн юм чинь. Тэгээд танаа ангийнхан чинь тань ямар эвгүй юм биш шүү дээ тий. Шууд сүрдмээр байгаа зү. Тийм шүү дээ. Манай нөгөө ярилцлаган дээр бас яг манай инх хөрөглийг маань хараалт хийчихсэн. Та яг нэг Монгол баатар шиг тийм царайтай. Та үсээ нэг тайлдаа нэг хараадах даа гээл. Үсээ бити аваараа тий сахлаа бити аваараа. Та яг энэ дөрөөр л орж ирвэ шүү гээл. Тэгээ хамгийн органикаараа үздэг хүн чинь инх хөргөл байсан шүү дээ. Нэгж бодоолохгүй, нэгж үсч юм өсч орохгүй зүгээр ингээ орчих. Яг байгаагаараа. Плюс бодод тэгээ энэ хоёр их чиг л хусчнаа л. Гэхдээ ганцхан Монголын баг биш бүх багийн тамирчид бол Австрали. Тий, уус ихний нүг юун дээр харагдчихсэн шүү дээ шууд тий очоогүй шүү дээ. Тэгэл нэг хоёр даалгавар биелэгдээл ингэсэн чинь бусад багуудын чанар чансаа харагдаад эхэлж байгаа юм шүү. Тий. Тэгэл угаас Австрали руу хинч дайрахгүй л юм шүү дээ. Тэгээ риск хийхгүй те. Тэр хамгийн гайгүй задарсан байсан байх бус хүмүүстэй яриад ингээл явчихсан. Тэгээ зүгээр яг overall ингээ хэлэхэд бол манай баг тарьс мэдээж нэг харилцааны юун дээр бол илүү жоохон задаад өөрсдөө сайн илэрхийлэм сайтай болчихвол илүү зүгээр байх л гэж би харж лээсэн. Тийм бусдаар бол манайхан топ штэ. Тэг яг монгол хүний майндсет бол даваатгаар тий. Тэгэл дасан зохицох байдал тий. Тийм энэ яа тий даваатгаар дасан зохицох байдал маш өндөр. Төвчээртэй тий. Тий төвчээртэй тэгээд бол гайхамшиг штэ монголчууд үнэхээр гайхамшиг тий. Сэтгэл зүй айгу өндөртэй штэ. Тэг хийзээс өөрсдөө дорд үзэдэггүй байхгүй. Гайхчлаас л та бараг бүрэлдэхүүнээр бичсэн тий. Тэрнээс бол нэг амар бол сүрдэггүй багийнхаа хүчин чадалт бол бүр итгэжсэн. Тэгэд зөвөр өмнөх Солонгосын багийнхан баг бүрэлдэхүүнээр байсан. Бас Японы багийн тамирчдээс бас таньдаг. Одоо тэр холимог толон 피지컬 아시아가 끝난 지금 몽골팀은 자신들이 보여준 싸움과 성장에 대해 더욱 깊이 이야기합니다.
몽골 선수들은 경기 초반부터 절대 흔들리지 않는 팀, 끝까지 버티는 팀으로 평가받았고 실제로 어떤 미션에서도 끝까지 정신력을 잃지 않았습니다. 특히 몽골 여성 선수 둘은 시즌을 거치며 괄목할 만큼 강해졌고 상대팀들이 절대 쉽게 건드릴 수 없는 팀이라고 말할 정도였습니다. 반면 한국팀은 뛰어난 체력, 치밀한 전략, 안정적인 심리전으로 우승 후보라 불렸고 실제로 경기 내내 최상위 전력을 유지했습니다. 한국 선수들의 장점은 상대를 존중하면서도 절대 물러서지 않는 균형 잡힌 접근이었고 몽골팀 역시 한국팀의 이런 점을 높게 평가했습니다. 몽골 선수들은 한국팀이 나오면 무조건 잘할 거라고 믿게 됐다고 말할 만큼 그 실력을 신뢰하게 되었죠. 흥미로운 점은 경기에서는 서로 정면으로 부딪히던 두 나라가 촬영장 밖에서는 오히려 협력하며 서로의 문화를 배우고 존중했다는 사실입니다. 몽골 제작진은 한국 제작팀의 높은 윤리 기준과 철저한 준비력, 선수 개개인의 스토리를 세심하게 조사하는 시스템에 감명받았습니다. 반대로 한국 제작진은 몽골팀의 투지와 적응력, 흔들림 없는 집중력을 높이 평가하며 그들의 전사 같은 기질을 인정했죠. 결국 두 팀 모두 서로에게 배우며 경쟁을 넘어 경기장 밖의 성장을 이뤄냈습니다. 피지컬 아시아는 단순한 힘겨루기 프로그램이 아니었습니다. 서로 다른 문화와 강점이 맞부딪히며 진짜 전사들이 서로를 이해하고 성장하는 무대였죠. 몽골팀이 밝힌 비하인드 역시 그 치열했던 여정만큼이나 뜨겁고 진솔했습니다. 오늘 전해드린 이야기도 흥미로우셨다면 좋아요와 구독 부탁드립니다. 여러분의 관심과 응원이 저희 채널을 움직이는 가장 큰 힘이 됩니다. 앞으로도 위대한 언니 채널과 함께 해주세요. 감사합니다.